муу зүйл хийвэл хэрвээ та тэр хүний үрийг бүрэн цайруулж чадахгүй бол өөрөө л одоо ямар нэгэн байдлаар амьдралдаа муу зүйлүүдийг татаж байдаг, үүлийн үр гэж байдаг. Магадгүй миний амьдрал тохиолдсон тэр асуудал бэрхшээл миний одоо өмнө нь хийсэн үүлийн үр өвдөөцөө минь хийсэн үүлийн үр ч юм тэрний одоо үрийг би ингээ хүртээ явж явах магадaltaй. Тэгэхээр би нэгэнд одоо санаандгүй ингээ гомдох үг хэлчихэд мэдэхгүй явж байдаг хүмүүс байдаг штеп. Яг тэрэн шиг би бас хүмүүсийг гомдоогоод шаналгасан байж болно. Тэрийг мэдэхгүй ахаа хүн төрөл авчаад ингээ амьдарч ээж болно. Тэгэхээр би үнэхээр ингээ чин сэтгэлээсээ хүнийг гомдоох ийм муухай хэдийн байна. Хүнийг хохирох ийм муухай хэдийн байна гэдгийг чин сэтгэлээсээ өөрийн биеэрээ ингээ мэдэрч байгаа учраас миний буруу байх магадлал бас өндөртэй. Тэгэхээр энэ зүйлийг хүлээж аваад дараагийнхаа ирээдүйнхаа одоо өсөлтөд сайхан амьдралын төлөө явах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн ярих сэдэв маань ингээд дууслаа. Тэгээд өнөөдрийн сэдвээс ойлгосон зүйл байвал комент бичээрэй. Бас өөрийнхөө амьдрал тохиолдсон тэр асуудал бэрхшээлийг хэрхэн даван туулсан бэ гэсэн түүх байвал бас комент бичээрэй. Бусад хүмүүст маань бас хэрэг болох байх шүү. За хаалт тавьсанд баярлалаа. Баяртай.